Баяр баясгаланг олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 3 дугаар бүлэг математикийн оюутан ба механик инженер. Янжимагийн хувьд гэрийн амьдрал нь төдийгүй сургуулийн ч хэцүү байв. Ээж нь Янжимааг эдийн засгийн чиглэлээр суралцуулахыг хүссэн ч тэр математикийг сонгож түүндэж гаргууд сайн байв. Тэрээр байгуулагдаад жил орчим болж байсан хан уул хувийн дээд сургуульд орсон ба энэ нь улс даяар нээгдэж байсан төрөл бүрийн шинэ их дээд сургуулиудын нэг байв. Тэрээр тэтгэлэг авч бизнесийн удирдлага, хэрэглээний математикийн чиглэлээр давхар мэргэжил эзэмссэн байна. Багш нар нь түүнд ээлтэй байжээ. 3 дугаар курст байхдаа олон тэмцээн уралдаанд тэргүүлж 1998 оны Монголын шилдэг оюутан болсон юм. Тэр хаяа сүмд очиж залбирч байсан ч хэтэрхий ичимхий, дотогшоо чиглэсэн хандлагатай бэлгийн хүчирхийллээсээ ичиж олон зүйлийг хийхээс татгалздаг байв. Тэр үед Монголд Библийн багш ховор байсан ба гадаадын ихэнх номлогчид нутаг бутсан байлаа. Тэрээр өөр сүмд очиж үзсэн. Тэрч байтугай англи хэлний багш нь мормон хүн байсан байна. Тэр гэртээ хөрөн залуучуудын уулзалтад явахыг хүссэн ч тэрээр очоогүй байна. Ингээд түүнийг 20 нас хүрэхээс 2 хоногийн өмнө хэдэн жилийн өмнө улс орноо коммунизмаас гаргаж ирсэн хувьсгалын удирдагч Санжаа Сүрэнгийн зоригийн амийг гэрт нь эгүүтгэж улс орон бүхэлдээ цочролд ороод байв. Зориг дөнгөж 36 настай байхдаа 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ерөнхий сайдад нэр дэвшсэн байх үедээ таалал төгсжээ. Гэтэл тэр шөнө зориг түүний эхнэр Булган нарын гэрт баг зүүсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс орж ирсэн байна. Тэд Булганыг хүлж улмаар зоригийг хутгалж хөнөөсөн. Ерөнхийлөгч Джон Кеннеди 1963 онд алагдах үед Америкчууд ямар сэтгэгдэлтэй байсантай адил улс орноороо цочирдсан юм. Тэр үед Монгол улс зүгээр нэг удирдагчгүй орн байсан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс төрөл бүрийн шашны төлөөлөл болсон номлогчид ирж шашны зах зээл болсон байв. Учир нь тухайн үед төрийн шашин байгаагүй учраас Монголд олон шашин түгээхэд саадгүй, шашны мөргөлдөөнгүй гэж үздэг байлаа. Харин Янжимаа итгэсэн зүйлийнхээ талаар хаяада эргэлзэн, заримдаа тэр бурхныг үгүйсгэж, Христэд итгэгч найзуудтайгаа маргалддаг байв. Миний логик оюун ухаан ажиллаж, тэрсэлж, асуудлын учрыг олох гэж хичээж байсан гэж тэр хэлв. Библиэдх түүхүүдийг үлгэр гэж бодсон. Логикийн хувьд тэр нь боломжгүй мэт санагдаж эхэлсэн. Бурхан яаж ихнэргүй байж хүүтэй байх вэ гэж асуудаг байсан. Тэгэд яагаад түүнд хүү хэрэгтэй байсан бэ? Тэр яагаад цовдлолгүйгээр уучлж чадаагүй юм бэ? Тэр яагаад өөрийнхөө хүүгээ алах ёстой болов? Яагаад Израилийг ингэж их онцолсон юм бэ? Миний Монголын өвөг дээдэс шиг Есүсийг мэдхгүй үгсэн ард түмэн хүмүүс яах болж байна? Тэгээд Бурханаас намайг хүчирхийлэлд өртөж байх үед та хаана байсан бэ гэсэн олон асуултыг би тавьж байсан. Өмнө нь би хүүхэд байхдаа Христ итгэлийг хүлээн зөвшөөрдөг байсан ч дараа нь Библи уншиж эхлэхэд энэ нь миний оюун ухаантай зөрчилдсөн. Сүмийн найзуудад маань ч ямар ч хариулт байгаагүй хэмээн Янжимаа хуваалцав. Тэр оюутны зөвлөлийн дараагаар сонгогдож төслүүж санаачилснаар эрдмийн ажил нь өссөөр байв. Тэрээр мэтгэлцээний клубт оролцож ахлах сургуулийн сурагчдад хэрхэн мэтгэлцэхийг зааж байлаа. Үүний зэрэгтээ тэр гендрийн асуудал, хүний эрхийн талаар боддог болж эхлэв. Тэрээр өглөөгөр 10 жилийн хувийн санд сургуульд багшилж эхэлжээ. 20 жилийн турш Улаанбаатарт байх үедээ тэнд ахлах ангийн сурагчдад математик, статистикийн хичээл заав. Түүнийг сургуулийнхаа бизнес, маркетингийн төлөвлөгөөг гаргасны дараа бусад үйлчлүүлэгчид түүнийг банк, хөдөө аж ахуй гэх мэт салбарын бизнес төлөвлөгөө бичгийг ятгах эхлэв. Тэндээс тэр сайн мөнгө олж эхэлжээ. Бага наснд нь ээжийнхээ багшаар ажиллаж байсан орлогоос хэд дахин их орлого олж байв. Тэрээр өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт болон ядууралд нэрвэгдэхсдэд туслах төрийн бус зарим байгууллагад сайн дурын ажил хийж эхэлсэн юм.
Өсвөр насндаа маш аимшигтай амьдралыг туулсан энэ залуу эмэгтэйн хувьд бүх зүйл эцэстээ өөрчлөгдлөө. Зундаа тэр Улаанбаатар хотоос зүүн тийш 60 км-ийн зайд орших, эртний галт уулын билээс үргэлжлэх өргөн уудам ногоон талд гэр бүлийн хамт мал аж ахуй эрхэлдэг байв. Өглөө 5 цагт босоод үнээ сааж, өдөр гүү сааж, аргал түн, гал түлж, хоньны хашаахаа цэвэрлэж, ааруул ээзгийн бяцлаг хийж, тараг бүрж, айраг бүлж, цагаан эдээ бэлтгэж, заримдаа айлын хүүхдүүд харж тоглох зэрэг тэр үргэлж завгүй байв. Мөн тэрээр ааруул хийдэг байв. Тэр нь хатаас нь тараг шиг зүйл. Таргийг буцалгаж шүүгээд наранд хатаахад ааруул болдог. Ааруул нь ерөнхийдөө идэхэд хатгууж, аян замд авч явахад тохиромжтой дэ амин дэмийн сайн их үүсвэр юм. Энэ бүхэн нь хээр талын урт хүйтэн өвөлд тохирсон уламжлалт хоолны нэг хэсэг юм. Олон зууны туршид монголчууд хүнсний пирамидыг хэлбэршүүлж, амьтны гаралтай бүтээгдэхүүн гэсэн нэг л ангилалд оруулжээ. Мянган жилийн туршид тэд хонь ямаа, тэмээ, үхэр, сарлаг, адууг гаршуулан, гэрийн тэжээвэр амьтан болгож, ноос арсыг нь боловсруулан хэрэглэж, мах сүгээр нь гайхалтай хоол хүнс ундааг гаргаж авчээ. Монголчууд сүйтэй цай, тараг, хатаасан сүнээс гадна хоормог, цөцгийн тос, бяцлаг, мэдээж гүүний сүүгээр айраг хийдгээ. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 1999-с 2002 оны өвлийг дамнан зуд нэрвэж, маш их гай гамшигыг өргөн үүдэм хээр талд бэлжих мал сүрэгтэн авчирсан тул 21-р зууны ихэнх үед нүүдэлчин мал аж ахуйн амьдралын хэв маяг нуран унах шахсан. Ердийнхөөс илүү их цас орсны улмаас мал өвсөө олж идэх боломжгүй болж, Цельсийн 50-аас дээш хэмийн тэсгэм хүүтнийг олон мал тэсвэрлээгүй юм. Хожим нь 2009-с 2010 оны өвлийн зудад улсын нийт малын 22% буюу 10 сая 300 мянган үхэж, 2019 онд 20 сая орчим мал хорогдож, малчид нийслэлийн гэр хороолол руу нүүцгэлсэн билээ. Эдгээр он жилүүдэд Янжмаа 100 бүр эмээтэйгээ хамт хөдөө мал дээр байв. Түүнд сүнслэг амьдрал дээрээ ажиллах цаг их гарч байсан ажээ. Тэр уул руу гарч Бурханаас сайн хань өгөхийг, хэцүү амьдралаас гаргахыг гуйн залбирдаг байв. Тэр Библиэтэй байсан ч итгэлийн амьдралын талаарх мэдлэггүйгээс болж заримдаа тэнгэр уул чулуу руу харж залбирах маягаар буддын шашны үзэл баримтлалыг оруулан хольж хутхан залбирч байв. Харин 1990-ад оны сүүл гэхэд Монголд ажиллаж байсан Америкийн анхны илгээлтийн эзэдийн олонх нь Монгол чуулган биедаан сайн ажиллаж чадна гэж үзээд нутаг буцав. Дөнгөж шинээр бий болсон төлөвшөж тогтворж байгаагүй сүм чуулгануудад пастор ахлагчдын хэрэгцээ их байсан байна. Гол төлөв дөнгөж итгэгч болсон олон шин залуу итгэгчдийг сургаж дагалдуулах шаардлагатай үе байв. Янжмаа дотроо өөрчлөгдсөн гэдгээ мэдэж байсан ч зарим нэг хүсэл тэр дундаа арх уухаа болж чадахгүй байсан нь өсвөр насныхаа зовлонг мартахад тусалдаг байсантай нь холбоотой юм. 2000 оны 5 дугаар сард нэгэн амралтын газарт болсон хан уул дээд сургуулийн төгсөлтийн үдшилгийн үеэр арх уусны улмаас асуудалд оржээ. Зарим оюутны шахалтаар их хэмжээний арх ууж, амралтын нэг өрөөнд ангийнхаа согтож унсан хүүхдүүдийн хамт унджээ. Хэдэн цагийн дараа тэр архины манан дунд сэрэхтэй зарим ирчүүд унтлагын өрөөнд нь орж ирснийг мэдэв. Янжмаа гэх төгсөх ангийнх нь эрэгтэй оюутны хоолоос сонсогдов. Чи өөрийгөө маш ухаантай гэж бодоод байх шиг байна. Хэрвээ чи хэзээ нэгэн цагт сонгуульд нэр дэвших юм уу? Сонгуульд оролцвол бид үүнийг дэврүүлж олон нийтэд гаргаж тавих болно гэж хэлээд хүчирхийлж байгаа дүрс бичлэг хийж эхлэв. Өөр нэгээр бас ангийн найз нь түүнийг хүчирхийлж эхлэв. Нэг хүн видео камер барьж байгааг Янжмаа ойлгов. Нөтэ ханин биеэ сул байлгаж, тэрээр ирчүүдийг явх хүртэл ухаангүй согтуу байгаа мэт дүр эсгэв. Тэд түүнийг хүчирхийлэх гэж зориудаар арх өгсөн учраас хүчинтх нь ийхүү хэлбэр болжээ. Тэрээр улс төрд орох төлөвлөгөөгөө зарлаагүй байв. Хэн нэгэн яагаад түүний ирээдүйн нэр хүндийг ингэж сүйтгэхийг хүсэж байгааг ойлгохгүй байлаа. Бурхан түүнд эрэгтэй хамгаалагч хэрэгтэйг мэдсэн мэд сайн гэрлэлтийн төлөөгт залбиралт нь хурдан хариулав. Тэрээр хан уулд эдийн засгийн багшаар ажилд орж,
нэг өдөр өөрөөсөө 5 насаар ах Агван Лувсангийн Ундраа гэдэг эмэгтэйтэй танилцжээ. Ундраа хойд Каролина мужид докторантурт суралцж байсан байна. Хан уул дээд сургуулийн захирал түүний хуучин эдийн засгийн багштайгаа уулзахаар Монголд буцаж ирсэн байв. Тэр физикийн мэргэжлээ эдийн засгийн чиглэлээр солихын тулд багшаас нь зөвлөгөө авах үедээ Янжмаатай уулзсан байна. Багш нь Янжмаад хідэн сурах бичиг шалгалтын материал цуглуулж Ундраа руу явуулаарай гэж үүрэг болгов. Тухайн үед одогтойхон интернет холболдож байгаагүй тул номуудыг цаасан хэлбэрээр хувилан хуулбарладаг байв. Тэгээд Янжмаагийн хуулбарлсан материалыг авахаар Ундраа өөрийн дүү Хүдрээгээ явуулжээ. Хүдрээ бол механик инженер мэргэжилтэй байлаа. Хүдрээ Янжмааг хуучин цагийн нэртэй байсан болохоор хөгшин хүн байхаа гэж бодоод ажил дээр нэрээд жижүүрээс нь Янжмаагаа хаан суудаг вэ гэж залуу бүсгийг авгаалan асуув. Танихгүй болохоор өөрөөс нь хүртэл Янжмаагаа хаан суудаг вэ? Юм авах гэсэн юм гэж асуугаад амжив. Тэгэхэд нь Янжмаа ширв татан Янжмаагаа байхгүй гэж хэлв. Хэсэг хугацааны дараа дахин өрөөнд нь орж ирээд Янжмаагаа нь тэр бэлхүүсээ давсан урт хар үстэй нүдэнд дулаахан коллежийн оюутан шиг туранхай залуу багш болохыг олж мэдэв. Хүдрээгийн машинда тавьсан чанга рок хөгжмөөс Янжмаа ихэд цочирджээ. Хүдрээ хуулбаруудын чанар муу байгаа талаар хэлж дахин хуулбарлаг гэв. Түүнийг эгчтэй тусалж байна гэж мэдээгүй байж. Харин эгчээс нь тусламж хүсч гуйдаг хүмүүсийн нэг л гэж бодсон байв. Тэгээд эгчтэй тусалж байгааг мэдээд гэртээ хөргүүлэх үү гэж Янжмаагаас асуув. Тэр татгалцсан хариу өгтөл хариултыг нь тоолгүйгээр суу гэж хэлв. Тэрээр түүнд 1976 онд төрснийг нь гэрчлэх иргэний үнэмлэхээ үзүүлв. Хараач би чамаас нэг их ах биш гэж хариулв. Тэр өглөө хичээлдээ хэдэн цагт явдаг талаар нь санамсаргүй асуув. Харин маргааш өглөө 7 цагт тэр түүнийг их сургуульд хөргөж өгөхөөр гэрийнх нь үүдэнд ирсэн байв. Тэр илүү сайхан хувцлаж, шин пүүз, жинсэн өмд, захтай цамц өмссөн байлаа. Харин Янжмаа ажилдаа автобусаар 40 минут явах байсан учраас бас машиныг нь хараад цэвэрхэн тухтай байсан тул сууж хөргүүлв. Ингээд тэр өдөөс хойш ажил дээр нэрээд хамт явж гол дээр машиныг нь угаалцах сонин санал тавив. Хэдий өндөр өсгийтэй гуталтай, гой хувцастай байсан ч Янжмаа явахыг зөвшөөрчээ. Түүнд энэ залуу таалагдж, тэд хамтдаа илүү их цагийг өнгөрөөж эхлэв. Хүдрээгийн ээлдэг хандлага нь түүнийг хүчирхийлж харьцаж байсан бусад эрчүүдтэй харьцуулахад өдөр шөн шиг ялгаатай байв. 1992 онд Солонгос пастраас баптизм хүртэж байсан ч Хүдрээ Янжмаагийн нэг адил итгэлийн амьдралаар хэрхэн амьдрахад хараахан суралцаагүй байв. Ингээд хайртай эмээн дараа жил нь буюу 2001 онд нас барсан тул амьдралд нь түүн шиг хүн хэрэгтэй байлаа. Энэ үед Янжмаа Хүдрээ хоёр гэрлэж, хорим хийхээр төлөвлөж байсан ч эмээг нь оршуулсан ажил явдалтай ойр байсан тул уламжлал ёсоор баяр ёслол зохиож болохгүй гэж гэрийнх нь үзэж байв. Эмээгээ нас барснаас хойш 51 хоногийн дараа энэ нь буддын шашны ёс заншил дор хаяж 49 хоног хүлээлгдэг. Хүдрээ санаачлаг гаргаж Янжмаагийн ажил руу утсаар залгаад маргааш түүнийг бэр болгож гуйлгахаар гэр бүлийнхэн дээр очих тухай хэлв. За гэж Янжмаа хариулв. Хэдийгээр тэр түүнд санаа тавьдаг нь тодорхой байсан ч би чамд хайртай гэж огт хэлээгүйг хожим сансан байна. Монгол эрчүүд тийм романтик байдлаар мэдрэмжээ илэрхийлэхэд суралцаагүй байдаг ажээ. Тэр эцэг ихтэй хурдан ширээгээ засцгаая гэж хэлэхээр гэр рүүгээ гүйлээ. Энэ залуу хэн бэ гэж ээж нь гайхшрав. Янжмаа үеэлүүдэд цуглуулж, хоол хийхэд туслуулж, төгсөлтийн тод улаан дээлээ өмсөн нарийнхан мөнгөн бүсээ зүүж, хүн бүрийг угтан авав. Хүдрээтэй хамт ирсэн гэрийнхэн нь 9 хүн хүндэтгэлийн хувцастай байсан ба дүү идрээ гэртээ байсан ганц дажгүй хослолыг нь өмссөн тул Хүдрээ Христч байгуулгын нэр бүхий
хүүхдийг аварцгаая гэсэн бичигтэй цэнхэр өнгийн богино ханцуутай цамц өмссөн байв. Янжмаагийн аав ээжүүд гайхширч сандарсан байдалтай байсан бол залуу хосууд аз жаргалтайгаар хөзөр тоглон уламжлалт ёсны бэр гуйх ёслолд оролцолгүй. Харин Янжмаагийн унтлагын өрөөнд нуугдаж байв. Харин ирсэн хүмүүс нь зочны өрөөнд ярилцсан идэж ууцгаав. Хүдрэгид түүнээс "Чи жирэмсэн биш вэз? Өөр хүний хүүхэд тэгээгүйз?" гэж асуув. Тэд нэг удаа унтсан байжээ. Янжмаа "Би жирэмсэн бишээ" гэж хариулав. "За, тэгвэл хоёулаа гэрлэе" гэж хүдрээ хэлв. Орой болоход бүгд баярлалдаж нилээд согтсон байв. Эмээн нас барсны улмаас хурбын ёслол хийхгүй болсон тул хосуудын цорын ганц баяр нь энэ л байв. Хэдэн 7 хоногийн дараа хүдрээгийн төрсөн өдрөөр буюу 11-р сарын 25-нд тэд нэг гэрт оров. Янжмаа ганцхан чандаамтай очив. Энэ бол тэдний гэрлэлтийн эхлэл байсан юм. Эхний хэдэн 7 хоног романтик байсангүй. Учир нь хосууд дүү идрээтэйгээ унтлагын өрөөгөө хуваалцахаас өөр сонголтгүй байв. Харин идрээ азар хэдэн сарын дараа Америкийн нэгдсэн улсад суралцахаар явах болов. Тэд 2002 оны 7 дугаар сарын 15-нд гэрлэлтээ улсдаа бүртгүүлжээ. Ингээд анхны хүүхдээ тээж буй үе байв. Тухайн үед бид гэрэлчээд тийм ч романтик биш байсан ч бид аз жаргалтай байсан. Хэмээн олон жилийн хойно Янжмаа дурсан ярьлаа. Америкийн нэгдсэн улсын зохиолч сэтгүүлч Жулия Дювиний бичсэн Баяр баясгалан олхон буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 3 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.